дуучин амар байна. Тэгээд Mad Magazine-д өөрийнхөө хамгийн дуртай 10 дууг танилцуулахаар ирээд байна. За хамгийн ихний дуу бол Ryuichi Sakamotoгийн Seven Samurai Ending гэдэг дуу. Тэгээд манай зарим сонсогчд мэдэх бах тэг би өөрөө Японд сурдаг байсан. Тэгээд Ryuichi Sakamoto болон Joe Hisaishi-гийн улаан фэн. Тэгээд амар гоё юм тайван болгодог маш гоё тийм ай одоо дуу гэх юм. So let's check it out. Хөвчлэн юмд юм фокус хийж явахдаа репорт энтер бичих юм уу. Тийм хүйдээ сонсдог. Та бүхэн бас сонсоод үзээрэй. За дараагийн дуу маань болохоор Röyksopping I Just Don't Understand You гэдэг дуугаа. Тэгээд энэ болохоор 2001 оных нь Melody AM гэд цомогтон багтжсэн дуу. Тэгээд одоо нэг амар тийм холбоотой дурсамж энтер байхгүй. Гэхдээ сонсоор бас нэг юм тийм амар тэмчээл мэдрэмж авдаг. Бэйс нь амар гоё. Гадуур нь алхаж малхаад явцтай гойс үзсэн. За 3 дахь дуу маань болохоор Tronic Youth-ийн Pain Relief гэдэг дуугаа. Гэхдээ Ben Macklin-ийн remix. Бас нэг тийм электроник, ер нь амар электроник хөгжим сонсох дуртай. Тэгээд яг энэ remix нь л амар гоё. Тэг бас ямар үедээ сонсд юм бэ? За өдөр сонсоо. Алхаад амар ритмтэй манайх тийм энерги өгдөг. Гадуур мадуур алхаа хийж би энэ хоёрыг сонсоо явж байдаг байгаа. За дөрөв дахь дуу андууртай. Gorillaz-ийн On Melancholy Hill гэдэг дуу. Энэ болохоор заас ингээ гоё найзуудтайгаас амар фан нэсэн гоё дурсамжууд байдаг. Тэр найзууд нь сонсоо мэдж байгаа л үү. Yeah, On Melancholy Hill. Дандаа махал явж байна. More cute. Just looking out on the day of another dream where you can't get what you want, but you can get me. За 5 дахь дуу маань болохоор Kali Uchis-ийн Tomorrow гэдэг дуу. Тэгээд би бол одоо Kali-гийн улаан нэг фэн. Тэгээд ер нь маш их инспо авдаг яг үеийн артистуудаас гэвэл тэгээд Kali Uchis-ийн Isolation гэдэг альбомд нь багтсан дуу байгаа Tomorrow болохоор тэгээд дууны хөгтөнд амар relate хийдэг бүр 100%. Тэгээд Kali болохоор өөрөө Колумб гаралтай Америк дуучин. R&B, alternative R&B-гаар дуулдаг. Өөрөө видео клипүүдээ direct enter гэдэг амар тийм мундаг авьяастай бүсгүй. Тэгээд ер нь юм Kali Uchis шиг тийм vibe. Тэгээд яг ч юм надад амар тохироод байдаг. Тэгээд энэ дууных нь үгэн ч гэсэн одоо яаж өөрийнхөө одоо тэр амьдралаас өнөөдөр хүртэл гарч ирсэн нь өгүүлдэг. Тийм vintage vibe. Одоо ингэж тэгж байгаас тэгээ би одоо ингэж өнөөдөр miracle байдагт итгэж जैन. Тэгээд миний одоо ингэж амьдралдаас одоо хараалч юм муухай зүйл ингэж дуусч जैन гэдгийг мэдж जैन гэдэг. Тэгэхээр миний хүн болгоо ингэ янз янзыг туулж гарч ирдэг штэ. Тэгээ Kali-гийн хувьд бол бас айгүй олон зүйлийг туулж өнөөдөр хүрсэн. Тэгээд тэрийг маш гоё юм vintage 70s vibe-тэй юм дуу болгож гаргасан байт юм аа. За дараагийн дуу бол Reggie's Knowing Relax гэдэг дуу. Бүрэн сонсоод relax болдог. Багт.
За Reggie Snow бол тэгээ та бүхэн мэддэг бах Egyptian Lover гэдэг дуур нь. Тэгээ энэ дуу нь бол надад амар гоё таалагддаг. Wow Wow Black Sheep гэдэг цамогт нь орсон байдаг. Тэгээд Reggie Snow-тай бас дагалцсан. Тэр бол одоо хэлэхгүй байхын аргагүй. Миний аюуж. Тэгээ яг ингээд ерөнс хөгжим ярилцаж үзсэн. Тэгээд who knows one day бас гоё хамтрал хийж магадгүй гэж бодож явдаг. Хийн. Тэгээд relaxing сонсцгаа. So relaxing song. Relax. 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 Girls is down the sun of my eyes. The beers are whippy. I cash the cab. Relax. 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 Girls is down the sun of my eyes. The beers are whippy. I cash the cab. Ер нь яг монголчуудад бол амар их relax гэж хэлмээр санагддаг. Chill down, relax. Тэгээ энэ дог сонсороо амар стресстэй байж байл. So cool. За дараагийн ном маань The Weeknd often The Weeknd-ийн бол сулаан фэн. Ягаан фэн. Weeknd-ийн концертыг 18 онд Японд үзсэн. Тэр бол миний амьдралын хамгийн best decision байсан. Тэгээд энэ дуу нь яг ч юм уусаа Weeknd нэг тийм жоохон dark, нэг тийм melancholic vibeтэй дуунууд хийдэг штэ тий. Яг гоё дуунууд нь. Тэгээд тэр бол one of the best song нь тэгээд often-ыг яг нэг тэнд үзэж байхад ингээм амар өсрээд тэг нэг амар эвгүй үгийг би амар чанга хэлээд толцсон чи хоёр талд нэг юм мангар nerd хоёр Японцлоо what за тэр хэсгээс Weeknd болоос амар cool тэгээд насан турштай фэн байх гэж бодож байна. За дараагийн дуу нь Audrey Nunaгийн Space гэдэг дуу байгаа. Тэгээд Audrey Nuna бол одоо Америкийн шинэ rising star тэгээд Аз гаралтай. Space гэдэг дуу амар гоё бас нэг тийм тайвшрал өгдөг. Ер нь л нэлээд юм chill дуунууд сонсох дуртай л юм байна. Тэгээд Audrey Nunaгийн бас аюутай продюсер эдэртэй холбогдсон. Тэгээд бас цаашдаа бас хамтрах талаар юм ярьж байгаа. Who knows бас Audrey-тай хамтарч магадгүй. Амар том юм амлаж байгаа. За Space-ийг сонсцгаа. Маш Space-ий дуу. Burns, A$AP Rocky, Sabrina Claudio-гийн Energy гэдэг дуу байгаа. Тэгээд Energy бас тэгээд гоё дуу. Тэрийг сонсцгаая. Love me with no disclosure. Tell them all how you feel. Electric charges flowing through your fingertips. On your hands on my thighs, do you feel this energy when I'm near you? Do you? Okay, за ингээд 10 дахь дуу маань болохоор Wizkid, Burna Boy, Ginger гэдэг дуугаа тэгээд та хүмүүс харж байгаа. Би маш олон төрлийн жанр хойл сонсдог хүн. Ginger бол одоо юм afro vibeтай тэгээд сүүлийн жилүүд зөв нь корона гарснаас хойш нэг юм afro dance мэсээр сонирхдаг болоод байгаа. Тэгээд нөө уусаа ингээл амьдрал амар юм стресстэй болоод тусам эсвэргээр нэг юм гоё тэгээд escape хийх нэг арга нь миний хувьд юм afro beats and dance смart Ginger.
If you want me, can ginger give me the cocoa. I could tell me I wanna, my body me, Jara. You don't know you wanna, all of my body, all of they carry do this, I know I'm not. I don't go responsible if you need more. See when your wife just to give me ginger. Don't make you wait when I put it in there. See no more style like this in the future. За ерөөхдөө ингээд playlist of my life. Тэгээ хаа мэдээж яг lifetime гэхэр баг ингээд 100-аад дуу дараа иж орж ирээд байгаа. Тэгээд тэндээсээ хамгийн их ингээд нэг юм бүр юм recurring те бүр байнга replay дээр нь дарддаг дуунуудаа бодож байгаад оруулсан байгаа. Тэгээд зарим нь бол юм focusлагтай, илүү төвлөрөхтэй те. Зарим нь бол ингээд жоохон energetic үедээ сонсдог дуунууд байна. Тэг ер нь бол нэг тийм яг би энэ жанрыг л сонсдог. Тэгэл тийм жанр сонсдог хүмүүс наа гэж боддог хүн бол биш. Тэгээд ер нь тэгэл янз янзын л юм тэгээ өөрөө дуулдаг бас дууны өмнө бичдэг болохоор маш олон зүйлийг explore хийж маш олон төрлийн жанраас inspiration авдаг байгаа. Тэгээд эдгээр бол ингээ миний хамгийн дуртай сүүлийн үед шиндээ ер нь хамгийн их одоо давтаж сонссон дуунууд тэгээс Spotify-ч надад харуулсан. Тэгээд ингээл нэг иймэрхүү дуунууд сонсдог хүн байна. Тэгээ хамгийн сүүлд ер нь бол юм гоё afro тэгээд alternative R&B, neo soul чиглэлийн жанрын дуунууд илүү их сонсож байгаа. Тэгээд та бүхэн хэрвээ бас зарим сонирхол хайгаад бас гоё сонсч үзээрэй. Баярлалаа.